За юу байцгаана? Өнөөдрийн парт маань ороход бэлэн болсон байна. Лайк болон саба заавал дараад өгөөрэй. За ингээд лайк болон саба дарсан бол инхүү аним руу орцгоё. Өмнөх парт дээр ирээдүйн Рагног хатан дээдлүү болгоно гэж хэлмээ зоогоод Рагног сэрж байсан да. Тэнээс үйл явдал маань эхэлнэ. Хүн хэвээр байх эцсийн мөчөд Леон үдэнд нь харагдсанаар Рагног хатан түлхээд хугархай сэлмээ зүрхэндээ зоон нэг өсөнд аймаа орсны дараа дээдлүү хатантайгаа явсны дараа Кримсон болон түүний тусгууд гарч ирээд Рагног амтуулахаар аваад явна. Зураглал хот руу шилжээд Кримсон ч бөөн уур болсноо слаймыг ичимхий эрэхтэй туслахаа гаран лууг алуулахаар явуулдаг. Яг алж чадахгүй ч гэсэн нүг саад болно гэд өмнөх партер хэлсэн шүү дээ. Тэрийг хийгээ явуулчихж байгаа. Гаран лууч ордны хүмүүсээс цуглуулсан дайралтаараа дайрахт нь эрэхтэй туслах тэрийг нь шууд нэвт буудаа зогсоочдөг. За болоод бүтчлээдээ гэсэн чинь Рагног гинт нэг юм шилэн хориг шиг юмд орчдөг. Тэгэл юу вэ гэдэрхэн чинь нэг ичимхий лууч нь яг үхсэн байдлаасаа өөрөө ингээд арай үхээгүй болгочихсон. Тэгээ бүр ингээд за одоо нэг хэдхэн секунд л тесчих юм бол гээд Рагног тэр хоригноос гарах гал яг хүчээрээ тийм цуулан гаалдаал бэжсэн чинь нэг ичимхий луугийн хажууд слайм гарч ирээ гайхацсан зогсож байгаа шууд идчихдэг. Луугийн хатанч түрүүний ичимхийгийн хожиж өгсөн цагийн ачаар бараг л бүрэн сэргийчихсэн. Тэгээ шууд л нэг амар хүчтэй дайрлагын өөргөө сэргийжсэн чинь Рагног бүр ингээд 0.1 секундын дотор хатан алаа ичдэг. Алаа ичдэг гэж нийслэлээс гартал нь өшөглөө хайчдаг. Тэгээд нийслэлээс гаргасны дараа өөр төр нь очиод за одоо л би яг хүчээ нуухгүй гаргаж чадах нь дээ гэсэн чинь яг баларх гад байжсэн аа. Аяга нөө нэг иймэрхүү юм тохиолдож магадгүй. Тэр үед заавал нууц хүзрээ ашиглаарай гэж сануулж исэн байлээ. Тэгээл хатанч нөө нэг нууц хүзрээ ашиглал. Тэр нууц хүзэр нь юу гэх юм бол хатны ашиглаад байдаг цаг хугацааг өдөрдөх шийдэн болохоор цагийг зогсоогоо цагийг ухраадаг штеп. Нууц хүзэр нь болохоор бүр яг дэлхийг зогсоох, дэлхийг ухраах юм байлээ. Тэгэл Рагног нөө нэг тэр хоёр анх уулзсан шүү дээ. Тэрнийхээ өмнөх үе рүү очичихсан. Нэг л юм буруу байна да. Юу илээ? Эдэр гисэн чинь хойно хатны аль хэдийн ирчихсэн. Одоо нэгэнт оройтсон гэж цагийг зогсоочдаг. Цагийг зогсоосныхаа дараа тэр явд байсан хүмүүсийг өөр тийшээ холдуулаад яг Рагногтой юм яриад шийдээ. Рагног бол цаг хугацаа зогссон байгаа шүү дээ. Тэгэл юм хэлээд байжсэн чинь хуруу хөдлөх шиг болдог Рагногийн. Тэг хатан ч юу вэ? Төсөөллөө чинхнээсээ цагийг зогсоочихсан байх чинь хөдөлчихсөн үү гэсэн чинь нэг ичимхий ч тэр болоос яг луу төрхөндөө хувирчихсан хурж ирээл өстой дилбнүүд нь манай муу гаццсан байгаа Рагног. Хатанч нөө нэг ичимхий лууга одоо болноо. Чи над гараа хараа. Түрүүний тэрнтэй явж исэн хүүхдийн жинхэнэ төрхөн болтой дэргээд. Тэгээд бидний дайралт угаасаа сайн нөлөөлөхгүй байна. Түүний бие нь аягүй сайн мөнгө авраагаар бүрхэгдсэн байна. Тийм болохоор нөө нэг хааныг анх хатантай уулзахт нь хааныг алангаа алдсан шүү дээ. Алангаа чи штэ нөө хамгаалалтаа дайралт болгосон шүү дээ. Тэр аргыг ашиглаад Рагног руу дайрах юм бол арай илүү дэмэжтэй байх хаа гэд манай хоёр за тийгээд эргээд харсан чинь манай Рагног бүр нэг тийм яасан цухтаалахгүй ахиж 1 секунд ч амьдруулахгүй гэсээр бүр нэг тийм ухаанаа алдсан юм уу гэмээр нэг тийм амар болоо гараад ирдэг. Нөө ичимхий шин гяс хатна хамгаалах гээд өөрөө хамгийн хүчтэй хамгаалалтаа ашигласан ч Рагног тэдний зүгээр тухаараа мөрөж гарч ирээд л хатныг алчдаг. Хатан ч өвчгсөн болохоор цаг хугацаа автоматар зогсгоо болоод шууд автоматар хойшлдог шүү дээ. Яг тэр нь болоод нөө шидээ хитрхийг ашиглчихсан болохоор одоо үхэх юм бол луугийн хатан бүр ингээд жинхнээсээ үхнэ. Тийм болохоор ч юм уу тэгэл нөө ичимхий лууч мөр хатныхаа урдуур орол ингээд бүр ингээд тийм яг ингээд үхэх гээл байжсэн чинь Рагног ирээдүйн хүчээр хитрхийг ашигласнаас болоод ухаан алдаад унцдаг. Яг энэ үедэн ч нөө гаран луугийн гэрлэн дайралт нь бэлэн болчихсон. Яг Рагногоо чиглүүлж байгаа л буудчихж. Хүүрээ юу болчихвоо гэдэрсэн чинь Кримсон хоёр туцалтайгаа гарч ирээд Рагног хамгаалсан байна. Гиснээс та дараа одоо хүртэл лайк саба дараагүй байгаа юм шүү дээ. Тийм бол газ лайк саба дараад бичлэг үргэлжлүүлээрэй. Рагног цаг хугацааг зогсоочсон байхад нь хөдлөөд юун хөдлөх бүр өөрийг нь алаа хийсэн болохоор хатан бол одоо юун луугийн хатны тэр дийлдэж үхэж чадлаа. Одоо зүгээр л нэг дайнаас айсан бүсгүй болчихсон байдаг. Кримсон ч түүнийг одоо арай чадахгүй л үү гэсэн чинь хатан амар зөриг гаргаад ахиж цаг хугацаа ухраах гэж оролдоход нь Кримсон ч өөдөөс нь мангар зэвүүн инээсний хот даяар цөөртлөсөн бүх тесрэг бөмбөгөд тислээд хатны инэрл гих багаар хааж байсан зүйлийг нь илчлэхэд ичимхийч шитэн дуусчихнаа. Одоо та шидээр хэлэх юм бол бүр үхчих шүү гэд хатнаа болуулахад Кримсон ч туслахуудтайгаа хамт бэлтчихсэн байсан орон зайн танхимынхаа үүдэнд ирээд нөө эрэхтэй туслахтаа хандаад нэг тесрэх хөстэй байсан бөмбөг дэлбэрсэнгүй. Яагаад вэ тэр гэснэ? Надад эзнээ шалгадаг туслах хэрэггүй. Одоо жинхэнэ төрхөнд ороод дээдлуунуудыг хян гэд үлдээсэн байдаг. Юу болсон бэ гэхээр энэ эрэхтэн луун нэг эзнээ Рагногтой уулзсанаас хойш нэг тийм зөөлхөн хүн болцсон юм уу эдрийг шалгах гад албаар ийм ууртай төрхийг харахын тулд тэр тесрэх бөмбөгийг өөрөө салгацсан юм байлээ.
Тэгээл хүүрээ эдэргээл үлдэхэд манай хэд ч доош орон зайн танхим руугаа орцгоно. За энэ дээдлүү болсон хүмүүс нь луугийн хатны тусанд бэлэн болох хугацаагаар ихэд бол чансаа буюу чадамж нь хэмжигдэх юм байлээ. Хамгийн богино хугацаа нь бол аянган луу шүү дээ. Гэрлийн урд мурдар яваад байдаг. Тэр чинь бол 2 өдөр зарцуулж исэн юм байлээ. Тэгсэн чинь ичимхий луугийн дасах хугацаа нь хэд байсан гэж байхгүй. Бүр хугацаа байхгүй. Уг нь бол тийм амар чансаатай гэсэн үг юм байлээ. Тэгээ яг нөгөө ичимхий луу чинь би уг нь тийм амар чансаатай өнөөдөрсөө юунд ширэг болсон гэвч та баг гай болсоор байгаа таарлаа гэл амар уурлал жигэн төрхөндөө хувирсан байгаа шүү дээ. Тэгээл шууд хүчээ ашиглаад нэг тийм хайлт, орон зай хайлт хэрэглээд байдаг. Тэгэл Кримсон ч өөдөөс нь мага инээдгэр эзэвүү инээгээл наа чи нөлөөлөхгүй эдэрхсэн чинь Рагнар тэр үдний гинт сэрж тараад яасан цухтаахгүй. Ахиж нэг секунд ч тэр луугийн хатан матан амьдруулахгүй гээл алхаал шийд. Тэгээ тэрнээс нь болоод гаргасан хүч нь нөө орон зайн танхимынхан нэг хэсэгт нь цууралт үсгчдэг. Тэрнээс нь ч болоод ичимхий ч яг нөө идэг болонготой өстой цухтаалахгүй эдэргээл дотроос нь сугуулж гаргана эдэргээл. Кримсон ч бүр бөөн урноо гадаа үлдээсэн эрэхтэй лунда наад ичимхийгээ алаад хаа гэсэн нөөтний уг нь яг толгоор нь оосон бохгүй юу. Тэгсэн чинь нөө ичимхий луу чи юу хэрэгж харснаа нөө туслах руу шууд гал явуулцдаг. Тэгээл энэ явдлаас нь болоо нөө Кримсоны очих гэсэн газараасаа өөр газар хүрээд ирдэг. Рагнаг имжлүүлээд үнэнгээ хэлнэ гэж тохиролцоод өдөрдөж байгаа хүн дээр нь оцсон ч нөө мөнгөн гүнжи өдөртөж байгаа мөнгөн хайрын байдаг. Кримсон сохор хэрнээ биетийн аураны хэлбэлцлийг мэдэрдэг юм чинь үний юм шиг худлаа ярихад болно гээл. Ерөнхийд бол Стелиа гүнжтэй юм ярьж байгаас өгөхгүй мөнгөн гүнжтэй. Тэрийн ч баг бүтчлээ те гэсэн чинь мөнгөн гүнж үндэ аураных нь хэлбэлцэл биш. Аураныхын өнгийг нь мэдэрдэг болж тараад худлаа бол улаан, үнэн бол цэнхэр өнгөтэй байдаг. Чиний аураны чи өнгө бол улаан биш харин цэнхэр байна. Цэнхэрдээ бүр аймар гоё гэгээлэг цэнхэр байна. Гэхдээ чиний цэнхэр чи ямар өмхий юм бэ гэдэг. Чиний үнэн төрхий чинь хувьд хав харанхуй үхлийн биежилт байна гэд алхаар дайрахад Кримсон ч үхгүй штэ битгий айлтаа гэдэг үйлснэ дотроо бол аалцал واخгүй юу. Би угаасаа үхэхгүй юм чинь. Тэгээ сайхан нуугдчихагаад Рагног идэрхээр нь эндээ цухтаачнаа гэдэргээ бодоо бичсэн чинь Рагног гинт гарч ирсэн нөө сэлмиг мангар амархан хаачдаг. Мөнгөн гүнж Рагнар руу зааснаас салгалал ийэлт байна. Илтэнд хөл гараа урагчсан байна гэдэг. Тэрүүдийн ч манай гүнжийг яаж гинаа гэж тарьдагч ганц л хөлөөд унцгаа чинь. Нэрээ мөнгөн гүнж багасаа л өөрөө ил бүцээ сурсан юм байлээ. Мөнгөн гүнж сохор болохоор Рагнар бол сэлэмшил харагдаж байгаа шүү дээ. Тэгээд гүнж Рагнар шууд л дурлцгаснаа сэлэм толгойг нь харцгаад ямар царайлаг юм бэ гэдэг ер нь л балаа юм хийгээд байдаг. Мөнгөн гүнж бол ер нь л энэ Кримсон бол бүр ингээ баран үзий ядаад байгаа заяа. Тэнгуут нь Кримсон ч Рагнаргоор шууд тулдах бодлого байгаа болохоор тохиролцоо гэж хэлүүлээд шоронд орчдөг. Энэ үед нь луугийн хатан Рагнар цаг хугацааг цогсоочсон байхад нь хөдлөөд бүр өөрийг нь алснаас болоод өөрхөн хүчинд юусоо итгэхэ болоод өөртөө урам нугараад ч юм уу юусоо шидэ ашиглаж чадхааргүй болцсон байдаг. Мөнгөн гүнжийн цэргүүд ч мөнгөн гүнж дээр ирэнгүүтээ ойр луунууд арихаа болоод байна. Тэгээд бас ойруу орж үзэхэд дайрах тушаал өхийг хүлээгээд байгаа юм шиг байсан. Эдэргээл юм ярьж байхад манай хоёр ч очингуудаа худлаа байх үнэн биш хаа гэл амар эргэлзээ төрүүлмээр чухал мэдээллүүдийг хэлж өгөөд гүнж Рагнагийн хүчийг баг зэрэг мэдэх болохоор ч хүү Рагнаг хэлсэн болохоор ч хүү ямар ч зөвшөөрчдөг. Дээдлуунууд ч цугалсан байх ба хэнийг ч битгий оруул гэсэн ч аянган луг тусалж чадна гэж бодоод оруулсан байх ба дурсгалын бэлэгээд нөгөө салхин луг алхаад тусалсан хүмүүсийн үдирдэгчийн толгой Рагнагийн хийсэн сэлмийг авчирсан байх ба хэрүүл хийх үү яриаг хүү юу нилээ юм ярьж байгаад хатандаа бол те шид хэрэгжүүлэхэд хэрэгтэй 3 зүйл байдаг. Энэ хүч чадал, арга барил, өөртөө итгэх итгэл юм аа. Тэнд 3 дахь нь дутуу байна гэдээ ямар ч тач ойлгуулж чадах ба хатнаасаа хүчээр шахуу яаж юм те өхлийн бурхан алуулах даалгавар өгүүлчихдэг. Энэ аян хүчтэйгээс гадна манипуляц хийхдээ айгүй сайн ядчих. За Рагнагийн мөнгөн авраага шингээсэн ил дээр гүнжийн зэвсгийг амархан эвдэж байснаас болоод салааныхан бүх зэвсгэд мөнгөн авраа шингээлэхээр болдог ба өөрлөөн дайрсан хүмүүсийн зэвсгийг нь болоож аваад авраагаа шингээж өгдөг. Рагнартай толдыгээд бас нөгөө нэгдүгээр илд чинь амар сүртэй гарч ирсэн юу ч болоогүй ялагдаад жоохон магтсан чинь хөөрхийл чинь хэрэггүй гэж хуйлаагүй явцдаг. Амар буцаж очиж тулдны эдэргээл тайвширчаад очсон чинь тэг авт 7 удаа ялагдаад хөвтөж явахад нөгөө багаасаа хойлохнаа өссөн хоёр ихэр ирээд юм ярихт нь слайм маань уурлуулчихсан чинь чи гоё мэдхүү гэж дагуулж явснаа хоёр гарыг сунгаад бийг нь тойруулж ирүүлснэ бүхс рүү чинь солиолчихно гэж авсан. Би бүр шок. За яг одоо энэ мөнгөн армийн тухай мэдээлэх юм бол
Энэнд маань нийслээс нэг хэдэн мянган хүн аваад энэ хорогдох барьхүү энэ цэргийн бааз хүү энэ ч нэ байгаа мэлээ. Тэгээд ууг нь бол тэр шилжилтийн тойрог ашиглаад эндээс сутгахгүй юу. Тэгсэн чинь тэр шилжилтийг хариуцж байгаа баг нь ямар ч ахицгүй байхад нь Crimson ч очиход өөр газар дээд лунаар хийлцээд луугийн хатны шидээ ашиглаж чадахгүй болохоор одоо алуулаа шууд л үхнэ. Тийм учраас аянга түүнийг хамгаалж үлдэгч мөнгөн гүнжийн аримтай өхлийн бурхан хамт байх юм бол аянгийг шууд л дууднаа гэдэг юм гээд бол салцгаагаад тус туцын даалгаварт явцгааж байгаамаа. Үүрийн 3 цаг болж байх ба Рагнаг өхлийн бурхан гэдгийг мэдэгдүүлэхгүй тул мөнгөн авраан тулааны урлаг ашиглахгүй байсан дээр гэж шийдэх ба нөгөө шилжилт хариуцсан багийн ахлагч нь готорчсон явж яваа. Тэр шулам яг хий юм болоо. Тэрнээс болоод чидийн тойрог маань хит ихэн сайжирч хлаа гэж уйлаад идэг. Дөрөв нүдч гайхаа түүл наа чи мараг сайн мэдээ юм шүү гэсэн чинь чи энэ доромжлыг ойлгохгүй байна гэдэг. Яг юу болсон бэ гэхээр Crimson бол угаасаа зөвүүн болохоор зүгээр ч нэг очиод тусалчихгүй мэдхгүй байгаа зүйлийг амар амархан хэлснээр худлаа мэдхгүй юм шиг намайг хөөргөөд лидрэгээд битүү яжилсоор байгаад ингээд уйлуулчихсан юм байлээ. Гүнч өөрийнхөө хамгийн сайн 3 ил дээр Рагнод өгөөд Рагноч нүүн хадгалж үлдсэн мөнгө аварга тэр элднүүлэн шингээсэн чинь манай гүнж бүр нөө мэйд гээд эмгтэй туслах байгаа шүү дээ. Тэрэн дээр очичоод түүний жинхэнэ хүч ийм юм бол миний ил тохирохгүй шүү дээ. Тэрийг бас левелаад идэг. За ер нь бол энэ ани маань дөрүүдийнхээ нүлэмсийг биднээс ерөөс харамслахгүй байгаа нь энэ анийг бас арай онцгой болгож байгаа мөгөмөр санагдсан. Харин энэ үед нийслэл байх хааны ордноос луунууд гинт гарч ирээд иргэдрүүд арайад нөө иргэдэн ч яах вэ тэгээ цэргүүд рүү гүгээд оцсон чинь цэргүүд нь бас нөө иргэд рүүгээ буудаад амин ороогод эхэлнэ. Энийг хаалгаас сугларсан цусаар гаран л өөрийнх нь залуу биеийг бүтээнэ. Нарч жаргаж Зорогийн дайралт эхлэхэд тэнгэрс трактор нисээд шууд л удирдах байрыг мөргсөн ч Crimson-ы ачаар бэлэн байсны үр дүнд өөдөөс нь дараад тохирлогоо багасгаж чадна. Ragnar трактор дээр ирэн ийхүү Зоро болон трактороор удирдуулсан 10,000 луу болон мөнгөн гүнжийн армийн эсрэг тулаан эхэлж байна. За энэ үрээд өнөөдрийн барт манд дуусч байна. Хэрэг дараагийн бартыг үзхийг хүсэж байгаа бол лайк болон саба дараад хүлээж аваарай. Мөн гомдол болон шүүмж байвал хүлээж авахаас гадна бүх комментиг унших болохоор коммент бичээрэй.